Заг байдргийн хүрэн бэлчээр 2018 Монгол тургатны харуул наадам 2018 оны 7 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монгол тургатны харуул наадмын хүрээнд холч харва, бөмбөг намнах харва, зэвд харва, үндэсний сурыг харва, гар урдал, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, заг байдргийн голын аялал, хүндэтгэлийн тоглолт, зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Зохион байгуулагч Монголын үндэсний сурын холбоо, Баянгар аймгийн үндэсний сурын холбоо, Баянгар аймгийн засаг даргын хамгийн газар, гадаад харилцаа аялал жуулчлалын адав, заг, гурван болог жаргаданд бууцхан сумын засаг даргын хамгийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал. Эцэг дээдсийн шүншиг шингэсэн түүхт хүрэн бэлчээрт монголчуудаа бүхнийг морилон ирж, цог хямраа сэргээж адис авахыг урьж байна. Холбоо барих утас 86 22 40 24 89 30 37 97 99 5 85 22 88 29 95 95. Баянгар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 12 дугаар хуралдаа болж өнгөрлөө. Шаардлагатай хэмжээ асуудлуудыг шийдвэрлэх, цаашид ямар ажил хэмжээ зохион байгуулах, өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж, ямар үр дүн хүргэв, энийг шүүн тунгааж хэлцэх ийм чухал хариуцлагатай хурал өнөөдөр болж байна. Энэ хуралдаа ихэвчлэн хүрэлцэн гэсэн нийт төлөөлөгчдөө бас хадгалах илэрхийлэх нь зүйтэй. Энд нэг зүйлийг онцлог хэмжээлтэй аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид одоогоос 18 хоногийн өмнө хуралдаж засаг захиргааны бүтээл дэвсгэрийн нэг түүний удирдлагын тухай хууль заасан үүргийнхаа дагуу 15 хоногийн өмнө хурлын хуралдааныг өнөөдөр зарлаж хуралдуулахаар гэж тавтагдсан байна. Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах арчсан намын бүлэг оролцохгүйгээ мэдгдсэн юм а. Тэд 6 зүйл заалт бүхий шаардлагыг хүргүүлээд энэ удаагийн хуралдаанд суухгүй гэдгийг мэдгдсэн юм. Тэгээд аймгийн хурлын даргын зүгээс арчсан намын бүлэгд одоо засаг захиргааны бүтээл дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуулинд мөн одоо энэ 2013 оны аймгийн иргэдийн хурлын анхны хуралдаанаар батсан дэгийн дагуу хуралдаа суух ёстой гэсэн мартын шаардлагыг бичиг хүргүүлсэн. Гэхдээ иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэгийн дагуу 50 дээр нэмэх нэг зарчмыг баримтлан нийт 41 төлөөлөгчийн 21 төлөөлөгч хуралдаа ирснээр энэ удаагийн хуралдаан хүчин төгөлдөр эхэлж хэлцэх ёстой асуудлуудаа бүрэн хэлэлцэж дуслаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны эхэнд Баянгар аймгийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа талаарх явцын тайлан мэдээг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид сонссон юм а. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хувьд түүний сонгосон засаг дарга түүний баг бүрэн эрхийн хугацааны 50% өнгөрчгүй энэ 2 жилд юуг бүтээв, юуг амжуулав гэдгийг тодорхойлох төрийн эрх мэдлийг аймагтаа хэрэгжүүлэх эрх авсан намын хувьд тэр эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн багийн хувьд ард түмэнд амласан амлалт мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар төвшөнд байгааг тодорхойлж завсрын хугацааныхаа дүн тавиулж байгаа хурал гэдгээр энэ удаагийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжид хурлын хуралдаа онцгой ач холбогдолтой хурал болж байна. Өнгөрсөн хугацаанд та бид бүхэн хамтдаа мэдээлгүй зүйлийг хийж амжуулж чадсан. Мөрийн хөтөлбөрийг нийгмээр хэрэгжүүлэхийн тулд аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд, Монгол улсын ерөнхийлөгч, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хөвшил, иргэн, нам улс төрийн байгууллага гэж ялгалгүй харилцан сонсогдож, аймаг орон нутагт тулгамдж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэх нөөц болцоо бүрэн дайчлан ажиллаж байгааг та бүхэндээ юуны төрөнд дуулгая. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтс агентлаг, сумдын засаг даргын хамгийн газар статистикийн мэдээнд тулгуурлан айлгуулах бодиттой хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнан та бүхэнд хүргүүлсэн. Хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газар 2017 оны 89 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын баримт бичиг захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хямд шинжилгээ үндэгийг журмын дагуу 2018 оны эхний хагас жилийн байдлаар 58.16% дүнтэй гэсэн ийм дүнтэйгээр та бүхэнд танилцуулж байна. За энэхүү сонсгол мэдээллийн дараагаар төлөөлөгчид сонирхсан асуултанд хариулт авсан юм. За мөн энэ үеэр төлөөлөгчид тодорхой хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тухайлбал
Энэ жил Баянхонгор аймаг эсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд нэлээд доогуур дүн мэдээтэй байгаа юм. Тиймээс боловсрол соёл урлагийн газрын үйл ажиллагаа за өнөөдөр боловсролын салбарт баримталж буй тодорхой зарчмын өөрчлөлтүүд хэрэгтэй гэдэг дээр хуралд оролцсон төлөөлөгчид тодорхой байр сууриа илэрхийлж байлаа. За боловсролын эсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр нодон манаас хэдэж байсан. Одоо өнөөдөр яг хэдийн байдлаар орчод байгаа юм байна. Сайн багшаа боловсролоос ерөөсөө мөнгө харамлахгүй байгаа гэсэн. Энэ нөхцөл байдлуудыг аль биесээр багсамаар өнөөдөр хэдэн хувьтай эсэлтийн ерөнхий шалгалтын болон бусад хувийн дүнгээр боловсролын байгууллага ямар төвшөнтэй байна вэ? Энд дээр одоо яг тодорхой оруулаагүй байна. Нэгдүгээр асуулт энэ байна гэдгийг хэлье. За эсэлтийн ерөнхий шалгалт гэж орон даяар зохион байгуулагддаг жил болон зохион байгуулалтын шалгалт байгаа. За энэ шалгалтаар бол за өнгөрсөн хичээлийн жил 2017-оос 18 оны хичээлийн жилд бид одоо эсэлтийн ерөнхий шалгалтаараа 4 дугаар байранд орсон. За энэ хичээлийн жилийн эсэлтийн ерөнхий шалгалт маань дуусаад за дүнгуудээр гаргасан нэгтлэн гараахан албан ёсны дүн бол баталгааж ирээгүй байгаа. За ер нь бол одоо Facebook гэдэг юм уу сошиал ертөнцөөр бол манай аймаг бол эсэлтийн ерөнхий шалгалтаараа 19 дугаар байранд орсон гэсэн одоо хүснэгтэй мэдээлэлүүд явж байгаа. За та бүхэнд хэлэхэд бол энэ бол одоохондоо баталгаажгүй дүн байгаа гэдгийг хэлье. За боловсрол шинжилгээ ба спортын яамнаас бол эсэлтийн ерөнхий шалгалтын одоо албан ёсны дүн 8 дугаар сард баталгаажуулж явуулнаа. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн үзлэг онцлогоо тэр дундаа элэгний БЦ вирусын илрүүлэлт за түүний эмчилгээ ямар шатанд явагдаж байгаа талаар төлөөлөгчид мөн тодруулж байлаа. За ер нь бол 40-65 насны илрүүлэг үргэлжлээд энэ жил бол энэ жилийн 2 дахь шат нь 15-39 насны илрүүлэг үргэлжилж байгаа. За гэхдээ нийт улсын хэмжээнд бол 15-39 насны илрүүлгийн тестийг бол эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг сая 7 сар тавьж өгөөд за эндээс дандаа 50-аас дээш сая төгрөгийн худалдаа авах учраас нийтдээ тендерээр 7 сарын 2-оос бид бүхэн зарлагдсан байгаа. 7 сарын 8 сарын 1-2-ны үед тендер нээлттэй тендер заагдаад тест хангагдана. Гэхдээ бид нар энийг бол хүлээхгүйгээр илрүүлгээ бол үргэлжлүүлээд хийж байгаа. Манай нэгдсэн гэхэд дангаараа нийт сум өрх хамруулаад 3300 гаруй хүний илрүүлэг хийсэн байж байгаа. Энэтэй адилхан бид нар бол бус сумууд өрхөд илрүүлгээ хийсэн байх ёстой. Энэ бол эм эмнэлгийн хэрэгслийн тендерт тестээ өмнөх ондоо захиалж аваад өөрийнхөө үйл ажиллагааны тестээр энэ үйл ажиллагааг явуулж авах ёстой. Тэгээд энэ тест нийлүүлэгдсэний дараа үргэлжлээд явах ёстой. Нөгөө талаар Баянхонгор аймагт 2017-оос 2018 оны өвлжилт хаваржилт нэлээд хүндрэлтэй байсан бол энэ зун үргэлжлэн гантай байгаагаас нийт газар нутгийн 30% нь гандуу гантай байгаа юм. Тиймээс эрх хөвлийн бэлтгэл ажлыг ямар шатанд хийх ёстой болон үүлэн зориудаар нөлөөлөх цагуурын тодорхой зорилтод арга хэмжээг ямар шатанд хийж байгаа талаарх мэдээлэлтэй төлөөлөгчид танилцсан юм а. 2018 оны үед бол 4 сарын 13-наас 7 сарын 3-ны хүртэл цагаар зориудаар нөлөөлж харьцангуй Баянхонгор аймгийн хувьд энэ жилийн үед 100% гантай байсан. Улсын мэдээ 100% гантай байж байгаа. Одоо 7 сарын 1-р хоногоор бол манай аймагт 49-с гант хайлтсан гэж үзэж байгаа. Цааш ер нь хангаа бол чигээр бүрээ хансан. Говийн сумдаас бол нэг зарим ууландаа буюу Хитай таагийн одоо 4-5 чигтэй энийг 35-аас 40% гэж үзэж байгаа. Ер нь бол нэлээд гандуу байгаа сумдуудад бол Шинжис, Бууцаа, Баян өндөр, Баян Баацаа энэ юу тал хэрэглэгчдээс энэ дөрвөн сум бол нэлээд гандуу. Ер нь бол нэг сарын чиг нь бол даахгүй үедээ нэг 40% байгаа гэж манай тавхын мэдээлэл өөрсдөө явж үзсэн. Хангаа бол ер нь бол чигтэй 7 сарын 3-р хоногоос харьцангуй дулаахад бол зуршлын байдлыг сайжруулж үзэж байгаа. Энэ дөрвөн сумдаа бол ямар бодлого ажиллаж байна гэхээр манай эхлээд нэг хэсэгт ажиллажсэн. Одоо бол хүн хүч тоног хэмжээ ашиглаад хоёр хэсэгт Баян бороо гэсэн хоёр хэсэгт ажиллаж байгаа. Пүүжингийн хувьд бол 2018 онд 40 пүүжин угаас хуваалцсан. Бууцаа сумд явж байгаа пүүжингийн асуудал бол дуусаад ахт руу ярьж нэг 10 пүүжин нэмж авсан төлөвч бичиж байгаа дараа. Тэгэхээр 50 пүүжин гэдэг ямар ч байсан дуушраг авиг 45% төгссөн. Одоо өчтөр нэг төвөөс явж нэг аймаг болгонд 20 пүүжин байсан. Манай аймаг гантаа гэдэг 40 пүүжин авчирсан. Одоо 40 пүүжингийн нөөцтэй байгаа. Ингээд аймгийн засаг даргын 2016-аас 20 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн явцтай хурлын төлөөлөгчдөд танилцаад 58.6% биелэлттэй байна гэсэн хүндрэлт өгүүлэлтийг өгсөн юм а.
За мөн энд ажилсаг төв ашиглалтанд орсон илгээлтийн эзэн хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй зэрэг хэд хэдэн ажлыг онцлогтой илүү сайн биелсэн байна хэмээн төлөөлөгчид сайшаалт хандж байсан юм а. Ээлжид 12 дугаар хуралдаанаар Баян сумын Мандал хайрхан 1-р огийн нутаг дэвсгэрт орших Special Maize компани улаан толгой нэртэй тусгай зөвшөөрлийн талбайгаас 30 га талбайг хэсэгчлэн 5 жилийн хугацаатаагаар аймгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг мөн гаргасан юм. За тусгай хэрэгцээнд авсан газрын мэдээллийг 10 хоногт багтаан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, кадастр зураг зүйн системд бүртгүүлж ажиллагааг аймгийн засаг даргад үүрэг болгосон юм а. За нийтдээ хуваарь ашигт малтмалыг олборлагчдыг дэмжих холбооноос хуваарь ашигт малтмал олборлож буй 47 бүлгийн нийтдээ 500 гаруй иргэний хүсэлт ирсний дагуу энэхүү талбайг энэхүү аймгийн тусгай хэрэгцээнд авч байна. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж 30 га талбай нөхөн олгорын хэмжээг хууль заасны дагуу иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлахыг энэ үеэр мөн үүрэг болгосон юм а. Мөн энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар зарим газар нутгийг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргасан юм а. За энд цэг солилцол бүхий 6 сумын 18 нэр бүхий газрын 146 100-ны 45 га талбайг тус бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаагаар аймгийн тусгай хэрэгцээнд авч байгаа юм. Тусгай хэрэгцээнд авсан газруудын мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлж, кадастр зураг зүйн системд бүртгүүлж дүгнэлт гаргуулах ажлыг аймгийн засаг даргад үүрэг болголоо. За эдгээр газруудад Монгол Улсын засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан бичил уурхаагаар ашигт малтмал олборлох журам заасны дагуу олборлуулах нөхөн сэргээлт хийх ажлыг мөн холбогдуулан зохион байгуулахар болж байгаа юм. Тогтоолын хэрэгжилтэд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дараа хяналт тавьж ажиллахаар болж байна. За хуралдааны төгсгөлд Баянгор аймгийн 2018 онд батлагдсан төсвийн зарим хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 19-ийг 18-1-2-ын Б төсвийн тухай хуулийн 64-р зүйлийн 64-ийн 1-2 дахь заалтуудыг үндэслэн аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд төсвийн жилд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг 1-р, орон нутгийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг 2-р, зарим сангийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг 3-р хавсралтаар тус баталж батлагдсан төсөвт багтаан төсвийг үр ашигтай хэмнэлтэд зохицуулахыг аймгийн засаг даргад үүрэг болголоо. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн аймгийн 2018 оны төсөв батлах тухай 8-03 тогтоолын 2-5 6 дугаар хавсралтыг мөн хүчинг болгосон юм а. Улсын хурлын гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Зандар шудрын санаачлаг Эвэлдор Эрдэнэ бандит хотогт ламын гэгэний хошуу наадам энэ оны 8 дугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Баянлаг суманд болно. Энэхүү наадмын үеэр ламын гэгэний шавийн өв соёл зан заншил уламжлалыг хэн сайн мэдэх вэ? Театржилсан тоглолтыг сонгор наадмын талбайд тоглож сонирхолтой болно. Театржилсан тоглолтын шагналын сан 100 сая төгрөг байна. Энэ тоглолт нь ард иргэдийг соён гэгээрүүлсэн хүмүүжлийн болон сургамжийн шин чанарыг агуулсан байх ёстой. Баяр наадмыг зохион байгуулах комисс. Баянгор аймагт хил залгай, Архангай, Өвөрангай аймгийн нутагт олон улсын худалдааны 20 зэрт гоц халдварт шүлгийн өвчний дархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Баянгор аймгийн онцгой комисс наадамны өмнөхөн хуралдсан юм а. За манай аймгийн хувьд гол эрсдэлтэй байгаа нь бол энэ Арангай аймаг талдан бол Цэнхэр сум. За Цэнхэр сум нь бол манай аймгийн Эрдэнэ цогт сумтай хил залгай. Нөгөө талаараа бол Галууд сумын бас 1-5 дугаар багууд бас энэ аймаар нутгалдаг ийм хилийн заг байна. За Өвөрангай аймгийн хувьд бол хамгийн эрсдэлтэй цэг бол манай тархт болж байгаа. За Зүүн Баян улаанд бол 4 голомт байгаа. 1 биш 4 голомт. Энэ бол бас нэлээд эрсдэлтэй. За энэ тархтыг бол шинэ голомт биш Зүүн Баян улааны 20 зэрийн дэглэмтэй газраас одоо малын шилжилт хөтөлбөрийг одоо дур мэдээ хийсэн ийм иргэний хариуцлагагүйгээс гарсан ийм голомтуудын тархи цомд үсэж байна. Энэ удаагийн хуралдаанаар дээрх гоц халдварт өвчний дархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрдэнэ цогт сум болон Өвөрангай аймгийн нарийн тэл сумын мал эмнэлгийн хяналтын цэгт хүч нэмэгдүүлэн эргүүлэлт хяналт пост гаргах ажлыг зохион байгуулахар болсон юм. Мөн хорогдсон малын сэг зэмээр дамжин хүм мал амтны гоц халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгаа тул сэг зэм устгах ажлыг эрчимжүүлж холбогдох зардлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг Баянгой богд сум болон бусад сумын засаг дарга нарт даалгасан юм а. Сумын засаг дарга нарт энэ одоо энэ сэжигтэй бүсэд түүний хил орчинд одоо мэтгэлж байгаа ийм одоо малчин өрөх айл байх юм энийг дотгошин нүүлгэх сэжигтэй бүсээс тусгаарлах юм ажил арга хэмжээ авахыг даалгав. Энийгээ сум нь хариуцаад хийж үзээд.
зөвхөн одоо юу гэдэг тэр нөгөө малын эрүүжүүлэх энэ аяны хүрээнд бодмолоо ямар ч бас өргөцөлжүүлээд нэг хан усгочлоо шүү дээ тийм ээ. Тэгээ хамрагдаагүй байгаа одоо малыг одоо бүрэн хамруулах ийм ажил хийж шаардлагатай байна гэж харж байна. Аймгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 30% нь гантай байгаатай холбогдуулан баян өндөр жинс, шинжинст болон бусад гантай сумдаас нүүж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллахыг эрүүл мэндийн газрын дарга гамболдод зам дагуух оторнуудад дайран өнгөрч буй сумдын нутаг дэвсгэрт худаг усаар хангуулах малчид хоорондын аливаа зөрчилдөөнийг гаргуулахгүй байхыг онцгой комиссийн гишүүн цагдаагийн газрын хурлаа анх хоёр нарт тус даалгасан юм а. Энэ удаагийн онцгой комиссийн хуралдаанаар мөн хур борооны үйлрэл эхэлсэнтэй холбогдуулан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тухай бүр иргэдэд олон нийтэд онцгойлон хүргэж байхыг ус цаг үр орчны шинжилгээний газарт болцсошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг онцгой байдлын газарт тус даалгалаа. Зуршлаг гайгүй байгаа. Баян овоо, Эрдэнэ зөвхт, Хүрээ марал одоо заг, гурван булаг, баян булаг, Жаргаланд гэсэн энэ сумдуудад зуншлаг тааруу байгаа сумдаас мал отроор одоо очиход хүлээж авах ийм одоо тодорхой хэмжээний худаг ус бэлчээр бүхий ийм талбайг одоо чөлөөлж ийм зохион байгуулалттай байдлаар одоо энэ дотор нүүдэл хийж явж байгаа малчтай малыг хүлээж авах ийм бэлчээрийн талбайг бий болгох үүрэг чиглэл захирамжаар өгөө гэж бодож байна. За мөн Гоцалбарт өвчин Баян хонгор аймгийн нутаг дэвсгэрт гарч болцсохгүй байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналтын постыг хоёр газарт гаргахаар болж байна. Цагдаагийнхаа нөгөө пүүтэг байж байгаа тэнийг аваад өмнө нь ажиллаж байсан шугамаараа нарийн тэл дээр л яг зөвхөн нааны яснаас илүү нарийн тэл дээр байх нь төвлөрсөн суурин газраа бараадаж байх нь бол бас нэг хяналтын үйл ажиллагааны үр дүн бас нэлээд байдаг юм байна. Яг зардал жоохон өндөр гардаг. Ер нь бид нар наан үлзитийн постн дээр аваад ирэх юм бол энэ чинь пост тойрдог машинууд байна. Тэгээ гоёрхоо сумд руу бас одоо хөдөлгөөн алдах ийм одоо бас эрсдэл байгаа учраас нарийн тэл дээр юм бол гаргая. Хоёр цэг дээр пост гаргая гэсэн санал байна. Тэгээ хоёр цэг дээр гарах постыг хэллээ шүү. Айлалтан дээр 8-ийнх Эрдэнэ зөвхт дээр бол одоо постыг бол одоо аймгийн хүн сэдвчхэн газраас мэргэжлийн байгууллагатай бус мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулад тэгээ одоо 3 хоногор үдэн ээлжилдэг ийм байдлаар нэлээ чамд одоо байдлаар зохион байгуулах гэж байна. За энэхүү хяналтын пост гарч ажиллахтай холбогдуулан шаардагдах 9,966 мянган төгрөгийн зардлыг гамшигаас хамгаалах сангаас гаргахыг Баян хонгор аймгийн засаг даргын хамгийн газрын санхүү төрийн сангийн хилтэст үүрэг болгосон юм а. Баян хонгор аймагт төрийн архивын барилгын шав тавих ёслол боллоо. Монгол улс анх удаага хөдөө орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн архивын барилгыг барьж байгаа нь энэ юм а. Энэхүү барилга нь 3 давхар орчин үеийн архивын бичиг баримтыг хадгалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн инженерийн шийдэл бүхий 3 давхар барилга бөгөөд нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.3 тэрбум төгрөгөөр баригдаж байгаамаа. Энэхүү барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Отгон Баяр, аймгийн засаг дарга Батчаргал тэргүүтээ албаны төлөөлөл болон тус барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тендер шалгарсан Нафтгар хайрхан компани хамт олон инженер техникийн ажилчид оролцсон юм а. За өнөөдөр Баян хонгор аймагт түүхэн чухал үйл явдал болж байна. За Монгол төр анх удаага хөдөө орон нутгад архивын мэргэжлийн барилга барьж эхлэх юм анхны гараа эхэлж байна. За энэ гарааг Баян хонгор аймаг гардаж авч за тендерийг журмын дагуу зарлаж за Нафтгар хайрхан гэж Баян хонгор аймгийн компани шалгарч өнөөдөр шав тавх үйлчилгээ явагдаж байна. За энэ барилга баригдсанараа тийм Монголын түүхэнд асар чухал үн цэнтэй. За ер нь Баян хонгорын түүх бол одоо Монголын түүх бол дэлхийн түүх гэсэн. За аймагуудын хамгийн хадгалах тийм хамгийн чухал одоо ирмэлцэх зүйл бол одоо түүхэн баримтаа хадгалж авч үлдэх тэрийгэ дараа үед өглөөлөх байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагаанд манай аймгийн дарга нар бол үнэхээр бас чин шударгаар тууштай тэмцэж өнөөдөр анх удаага архивын барилгын шав тавх ёслолд оролцож байна. Нафтгар хайрхан компанийн хувьд олон жил барилгын салбарт үр бүтээлтэй ажилласан туршлагатай орон нутгийн компани гэдгээр онцлогтой бөгөөд тэд энэхүү архивын барилгыг энэ оны 12 дугаар сард ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр төлөвлөн
үйл ажиллагаагаа инхүү эхэлж байна. За Баянгор аймгийн Эрхэвийн засгийн барилга одоо Монгол улсын хэмжээнд 21 аймгийн хэмжээнд хамгийн одоо анхдагч болж баригдахаар ингээд энэ жил 2018 он болон 19 оны улсын төсөвт ингээд суусан байгаа. Энэ хүү барилгын одоо тендер шалгаруулалт журмын дагуу явагдаж манай компани Баянгор аймгийн барилга хөсрөлтийн автор хайрхан компани шалгалсан. Тэгээ өнөөдөр бол одоо барилгынхаа шав тавих хэсэлтийг хийж байна. Барилга маань бол одоо 2018 оны 12 сарын 1-нд орох тийм гэрээтэй байгаа. Эрхэвийн барилга маань 3 давхар хамгийн сүүлийн үе одоо стандартаар хангагдсан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм барилга байгаа. 3 давхар шилэн басаалтай ийм барилга байна. Олон жил яригдж буй төрийн архивын барилгын ажлыг үе үеийн улсын хурлын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд ярьж байсан байдаг. Тэгвэл энэхүү ажил инхүү эхэлж Баянгор аймаг төрийн архивыг олон улсын стандарт чанарын шаардлагад хангасан орчин нөхцөлд явуулах боломж бүрдэж байна. 1948 оны баруун хилийн тулгаралт байлдаанд эх орноо хамгаалан баатарлагаар тулалдаж явсан Баянгор аймгийн галуу цөмийн харьяат Ахмад Хилчин Доржин Чойжин агсны дурсгалын хөшөөний нээлт энэ сарын 7-нд Баянгор хотноо боллоо. Хөшөөний нээлтэд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Отгонбаяр, аймгийн засаг дарга Батчааргал, аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга Хурандаа Инхбаатар, аймгийн засаг даргын тамгын газрын хилцийн дарга нар Чойжин агсны өр хөөхд аж зээнаар зэвсэгтгүүчний 339 дэх ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм а. Энэ сайхан зуны дэлгэр цагт та бүхэн өнөөдөр нэгэн түүхт баатарлаг иргэнийхээ хөшөө дурсгалыг мөнхжүүлэхээр түүхэнд нэрийг улам тоолгож үлдээхээр хуран цуглараад байна. Манай Баянгор аймаг бол бахархам түүхтэй Бахтам үлсийн эзэд олонтой аймаг. Энэ Бахтам үлсийн эзэдийн нэг бол яахаргагүй манай галуу цумын уугуул Доржин Чойжинго юм а. Одоогоос яг 70 жилийн өмнө энэ өдөр эх орны маань баруун хил дээр Байдаг богд уулын дамжгийн застав дээр хаяг хэрвээ ахлагчтай 10 эх орлж баатар эх орныхон дархан хилийн манааны өөргийг гүйцэтгэж байсан. Энэ үеэр Асманы өрн зэвсгэлсэн 130 гаруй хил зөрчигчд Монгол улсын дархан хилийг нэвтрэхийг завдаж хүч тэнцвэргүй ширүүн тулалдаан өрнсөн байдаг. Яг энэ өдөр тэр мөчөд тэнд ямар шүү нөхцөл байдал донд манай 10 баатарлаг хилчин маань тулалдаж байсан бэ гэдгийг одоо та бүхэн бас төсөөлж нэг бодоод үзээрэй. Дэсрэх бөмбөг, эсгэрэх сум, халуун ам бүлээн цус урссан, өрссөн ийм ширүүн тулалдаан яг энэ цаг мөчөд болж байна. Энэ 10 хилчний нэг нь та бид бүхний нутаг нэгт манай аймгийн галуу цумын уугуул Доржин Чойжинго маань байжээ. Түүхэнд Байдаг богдын хилийн мөргөлдөөн буюу Байдаг богдын тулгаралт хэмээн нэрлэгдсэн энэхүү үйл явдал нь одоогоос 70 жилийн өмнө буюу 1948 оны 7 дугаар сарын 7-нд Байдаг богдын хязгаарын дугаар ангийн отрядын Байдаг богдын ставд болсон үйл явдал юм а. Энэхүү үйл явдлыг нэхэн дурсж эх оронч баатарлаг 19-ийн түүхийг мөнхөлж дурсгалыг хүндэтгэх зорилгоор аймгийн засаг даргын захирамжийн дагуу ил түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж нийтдээ 7 сая төгрөгөөр энэхүү гэрэлт хөшөөг босгосон байна. Энэ Баянгор нутгийн ард түмэн бүгдээр нь баярлалаа. Аймгийн удирдлагууд Османы даргын тамгын иргэдийн төлөөлөл суурилсан энэ сайхан үйлсийг дэмжиж ингээд өшөө босгож хэрэг шүү дээ. Дурсгал мөнгөчүүлж байгаад маш их баярлж байна. Олцлох гэж байна. Одоо энэ манай апууд яг 48 оны зэрэг галуу цумаас явсан 10 жилийн нэг нь байсан. Аймгийн засаг даргын захирамжийн дагуу аймгийн засаг даргын тамгын газраас одоо энэ санхүүжилт нь бол гараад энэ өшөө маань хийгдэж байгаа. Тэгээ өнөөдөр бол бас аймгийн бас иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаж байгаа та давхцуулаад бас өргөн бүрэлдэхүүнтэй манай аймгийн хурлын төлөөлөгч нар маань оролцож байна. Байгууллага аж ахуйн нэгд харьяа хэлтс агентлагийн дарга нар маань оролцож байна. Мөн одоо үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан шүүгүүрэлт байгууллагуудын удирдлагууд дарга нар маань оролцож байна. Тийм сайхан одоо өргөн арга хэмжээ болж байна. Дунд залуу үеийнхэнд төдийлөн танил биш Элбаатарлаг түүхийг хожим кинод илгэцэн маш нууц 2 нэртэйгээр амьлуулснаар олон нийтийн дунд эх оронч 10 залуугийн амбиен үл харилан тэмцэн тэмцлийн түүх танил болсон билээ. Сонирхуулахад энэхүү кинонд Хилчин Чойжин агсны дүрд түүний зээх хүү төгөлдөр тоглосон байдаг.
юу байж боо? Яашаач. Одоо ингээд манай өвгийн маань энэ Ардан Баатар маань гэгээд туцал зөрөөсө хөшөө босгосон. Энэ хөшөө босгох гэж байна гэд би энийг баг нэг 20 хоногийн өмнө мэдсэн л дээ. Гинтл энэ хөшөө босгох болчлоо гээл. Тэгээ чи эрэхтэй вэ? Чи эргээд. Тэгээ би ажилдаа явж байгаа сая нэг 7 хоногийн өмнө ирлээ. Тэгээд ямар ч сан хөшөөг нээлээ өндөр сэтгэл бол маш өндөр байна гээл. Баг өөлчих гал. Өөрийгөө барьж ядаад яж штэ. Энэ бол яг манай өвөөгийн маань авч ийсэн. Энэ хамгийн анхны 1947 онд энэ Байтаг богд энэ дамжиг усны застав шилжиж очоод бүрэн зэвсэгтэй хөдөлгөөн морьтой Оспанд ирэмчин бариад шагнуусан он цэлчин. Энэ тулаан энэ нэг Байтаг богдын тулгалтын дараа авсан байлдааныгаа энэ улаан төгөө одон. Ингээд бусад ой медалууд нь байгаа. Баянгор аймгийн Галууд сумын харьяат Чоожнон Байтаг богдын тулгалтад амь өрсөн тололдож эсэм мэндүүлсэн дөрвөн байлдагчийн нэг нь байсан юм а. Баянгор аймгийн Баянгор сумын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд. Орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийн стандартыг цогцоор нь хангаж чадсан шилэн фасад бүхий, төмөр бетонын каркас, өндөр таац, урсдаг шат, халуун хүйтэн ус, 24 цагийн харуул хамгаалалт, камержуулалт, галын тохиолдол, автобусны зогсоол бүрэн шидэгдсэн дунд зах зохицолбор 2018 оны 11-р сарын 1-нд Баянгор сумын А зэрэглэлийн байршилд ашиглалтанд орох гэж байна. Нийтийн эзэмшлийн талбай том, ая тухтай орчинд худалдаа үйлчилгээ явуулах бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна. Таны худалдан авсан талбайд үйл хөдлөх хөрөнгөний гэрчилгээ гаргаж өгнө. Дунд зах худалдааны төвийн 6000 м талбайн Б1 давхрын 1344 м квадрат талбайд мах, сүв, жимсгэн. 1-р давхрын 1344 м квадрат талбайд бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн. 2-р давхрын 1344 м квадрат талбайд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн. 3-р давхрын 1000 м квадрат талбайд олон үндэсний хоолны газар ажилуулах боломжийг бид та бүхэнд олгож байна. Таны оруулсан хөрөнгө ирээдүйд үн цэн нь улам өсөж, ашиг орлогыг тань нэмэгдүүлэх тул та яараарай. Хаяг Баянгор аймаг Баянгор сум номгон 1-р баг дунд зах худалдааны төв. Борлуулалтын албаны хаяг Баянгор аймаг Баянгор сум номгон 1-р баг Олонт банкны ногоон байрны 602 тоод. Захиалга авах утас 88 тэг 98 98 9998 52 56.